Мэдэр гэр бүлтэй. Тийш дээ. Гэр бүлтэй. Энэ удаагийн аялал маань бидрээ их сонирхолтой болж байгаа. Яагаад вэ гэхээр өмнө нь ингээд Европ руу шууд тухайн орн руугаа шууд нислэгтэй буюу одоо дунд нэг л дамждаг. Түркээр эсвэл Оросоор эсвэл Бээжингээр гавчдаг гэсэн. Тэгээ энэ удаа болохоор бүр цаг зав гаргаж байгаад арай өөрөөр явж үзье гэд тойрч ингэж аялаж хамгийн хямд бөгөөд боломжтой билетүүдийг хайж ийм аялын маршрут зохиогоод явж байгаа. Идэх юм авцсан те. Авцаа. Тэгвэл баярлаж. Тэгээ бид одоо яаж явах вэ гэхлээр Улаанбаатараас Бээжин хүртэл нисэж байгаа. Бээжингээс Нимбо хүртэл нисэж байгаа. Нимбогоос Будапешт хүртэл нисэж байгаа. Тэгээ тус тустай инээдтэй гараад дахиж шинээр чекин хийж орж байгаа гэсэн. Гэтэ онлайнаар уурчлаад чекинүүдийг хийж байгаа учраас бас гайгүй байгаа. Намайг яг юу гэж хэлсэн бэ сонсоо гэж дэгнэ. Андаа. Ямар юм бэ? Андаа. Андаа. Намайг андаа гэж дуудаад байгаа нь ямар учиртай юм бэ? Аха. Чам тэр таалагдж байна уу? Үгүй. Ээжийг нь юу гэж дуудсан дээр аа? Хоскон досгоно. Тэний нэ чам л дээ. Хоскон досгоно. Сайн андаа. Юу хиймээр вэ? Андаа манай чирнэ. За тэг капсул хотелийн сонголт байсан, бас өөр хотел сонголт байсан боловч Дагнам нэг машинтай энэ дүртгийг харсан чинь томдод байгаа юмнаас өөрөө дотор нь орсон гэд ингээд нөгөөдгөө чир явсан. Нөгөөдг нь зөндөх навш багтахаар олон тавьжтай юм лээ. Ингээд би гар хөнгөө явсан. Бас караоке байсан. Тэр нэг их гоё таалагдсан шүү. Энэ гэхдээ нэг Бээжингийн дотоод нислэгийнхэн заал нь байгаа. За тэгээ бид нэр энэ массажны сандлын унтах горим нь 60 минут нь 20 юан гэдэг юм лээ. Тэгж унтсан. Тэгээ мэдээж дараагийн нислэгийг хянахын тулд энэ аягүй амар юм бэлээ. Нислэгийнхэн цаг хугацааг гар нуцаа цэнгэлж болно. За тэгээ интернет ажиллахгүй байхгүй нөхцөлд бол тэгээд хаамаг юм үзэж хараад уншаал гэдэг шиг нөгөө жолондоо 0-ын цаасныхаа тайлбарыг уншлаа гэдэг шиг л ингээд одоо хаамаг юм харсан. За ачааг бол ингээд зөөдөг юм байна. Өмнө нь тухтай бас ингээд харж чадчихаагүй юм байлээ. Энэ ачаа зөөдөг лифт нь ингээд машин байт юм байлээ шүү дээ тустаа. За хамгийн хямд тикетүүдийг болохоор skiplog.com гэдэг сайтаас авсан. За энэ сайтнаас авахаас гадна энэ ч сайн анзаарахгүй бол нөгөө ачаанууд нь тусдаа өөр байдаг ачаатай ачаагүй гэд ачааг нь авахын тулд юугаар дамжуулж авах вэ гэхэлэр booking.com-ийн ачааны төлбөр бусад сайтуудаас илүү хямд идэм байлээ. Тэгээ бид нэг тойроод явах учраас их ачаатай том чемодантай явахд хэцүү, жоох хүүхдтэй юм чинь гэж үзээд бүгдрөө жижиг юм гар чемодануудтай явж байгаа. За өнгөр бол боцноос маш хөтөн байсан онгоцны бодол дээр нь бооцсон байж. За одоо энэчнээс Шведээс ээж маань ирнэ ээжигийн хүлээгээ байж байгаа хоорондоо гуляш идээд өнгөр гуляш тэгээ тоорт идсэн. Тэгт юу нэг амар их таарсан буугангуудаа шууд таарсан. За Дагнамын тэр оронд нэг өнгөр эмээтэй танилцаад юм нэххийг заалгаад бүүн баяр эмхтэй хөтлөхөөр ийм юм даа гэдэртэй юм лээ. За ингээд эмээтэйгээ уулзгаа Дагнам маань онгоцсон дотор жongоо зурсан зураг эмээтэй бэлгэлсэн. За ингээд Будапешт дээр түрээсэлсэн апартмент маань энэ байгаа. Бид зочид бодолд орох уу, апартментэд орох уу гэж ярилцж байгаа. Дөрүүлээ жоохон хөвгттэй, настай хүнтэй, жоохон хөвгттэй гэхлээр чи хоол ундмандаа өөртөө бас хийх шаардлага үүсч магадгүй гэд. Гэхдээ яг нэг л удаа хоол хийсэн л дээ. Бас дандаа гадуур хоол идээд таарсан. Харьцан хоол ундан дээр бол ямар ч асуудал үсээгүй. Эдэн чадахгүй, хойшсонгүй, ядарлаа барьслаа гэсэн юм бол гараагүй. За сануулж хэлэхэд бол ингэж нөгөө 3 дамжиж нисэж өнгөрлөж байгаа энэ байдал нэлээх цаг хугацаа зарцуулт юм байлээ шүү. Цаг их алдах юм байлээ. Яг хямдхан ч гэсэн. Гэхдээ би яг дараад нь нийт одоо аялал маань дуусны дараа хэдэн төрний ямар зардал гарсан дараа бүртгэж байгаа учраас ингэж тооцоолууд маань гарч ирэх байгаа. Өнгөрөөс боцноос сэрөөхөн байна. Тэгээд надад өмсөх дээгүүрээ арай нэг ирсэн чам. Зузаан цам шолдохгүй Дагнагийн цам. Яг гарах болсон ч Дагнаа маань ээлжид гомдлон эхэлсэн. Айлгоо шүү, айлуунаас гарч ирсэн шүү. Гомдсон юм уу? Уучлаарай. За тэгээ гарч Будапештийг сонирхсан. Анх удаа Будапештийн маань. За энэ бол буусан бодол маань. За тэгээ гараад одоо апартмент гэх юм уу да түрээсэлсэн апартмент маань. Тэгээ мэдээд үлсэд хоол идсэн. Тэг хамгийн ихний ойрхон байсан нь яг өнгөр үндэсний хоол биш. Одоо Турк хоол байсан. Анталия антер гэд нэртэй.
За тэгээд бид нар чинь дөрүүлээ ээжтэйгээ охинтойгоо явж байгаа учраас ингээд насны улсад явж байгаа учраас яг бид хоёр ч хоёулах нь энэ тэнүүгээр аялаа явах та өмнө нь Европ энтрээр явах та юм жижигхэн бодолтой энэ төр буугаал тэгэл эргэн тойрны хүмүүс ихтэй өөхтэй л алхаал гадуур доторстой сайн тэнээл ерөөсөө маш сайн явдаг. Хүүхдтэй ээжтэй байгаа нөхцөлд бол яг тэгж явж чадахгүй учраас аль болох тэр хоёрын тав тухайд яавал дээр байна гэд ингээ харцнаад явсан. За тэгээд очингуудаа Будапештээс яг юуг нь үзэх вэ гэдэг YouTube-ээс хэд хэдэн YouTube-руудын бичлэгүүдийг үзээд AI-аас асуугаал ерөнхийдөө 3 хоногт би юу үзвэл дээрээ гэдгээ мэдээд тэгээд бид тэрэндээ айгу аажихан байдлаар явсан. Ягаад гэвэл насны улсад байгаа гэдгээ хэлсэн тийм. За тэгээд номын тавьж гадаа ингээл байсан тамхины шинтер гэдэг ерөнхийдөө хөрх санагдаад зарим зүйлсүүд ингээд таалдарснаа тавьсан юм аа. Сонирхуулах гад өнгөр юу ямар шгүй харагддаг юм бэ гэдгийг харуулах гад. A következő megálló Margit-sziget, Margit-híd. За тэ мэдээд явцсан хотыгоо бусад Европын хотуудаас юугаар ялгаатай болоо гэж бодоол хараал тунгаагаал ер нь л барилга байгууламжууд нь байшингууд маш онцгой юм декорэшнтэй юм бэлээ. Одоо энэ харагдаад центр нь за тэ мэдээж өөртөөх нь алкогол нь бас юм ялгарлыг үүсгэж байгаа ах гэж утсан. За энийг бол онгойлгоч хоосон байсан утасны бүхээг. За тэ одоо энэ гүүр би гарч ийн бид нар энэ гүүр болохоор Буда болон Пешт гэдэг хоёр хэсгийг ингээ дундуур нь урсан Данубэгийн гол идэг юм билээ. За тэ энүүгээрээ бас их алдартай шалтгаан нь тэр нь маш үзэсгэлэнтэй харагдулт юм билээ. Kodály körön következik. Az ajtók záródnak. За бас зөвхөн Будапешт хотод гэхэд 30 гаруй театр гэдэг юм билээ. Энэ бол бас нэг жижигхэн театр нь өдөр болгон тоглолт хөтөлбөртэй юм билээ. За энэ бол бас Будапешт хотыг бусад Европын орноос ялгаруулж байгаа нэг зүйл буюу Будапешт маань өөрөө маш их халуун усны газартай буюу аршаантай. За энэ халуун усны газарт нь бид нар ирсэн байна. За байгалаас энэ халуун ус гардаг. Тэгээд тэр нь энэ дотор баг мэдгүй баг 20 гаруй юм том пүүлүүд байсан. Гаднаа болохоор бас нэг том пүүлтэй. Тэгээд энэ доторхууд нь болохоор 28, 20 градус, 30, 35, 40 градус ийм уснуудтай дотор нь орж суухаар бас халуун саунуудтай тэр нь хуурай болон ууран саун 50 градус хүртэл 60 градус хүртэл 70 градус хүртэл гэж байвал яг саун нь аим халуун юм билээ бүр. За энэ гадаа хэсэг нь болохоор 29 градус хүртэлх байсан. Тэгээ гадаа болохоор 1 градус байгаа. Энэ ус нь болохоор 29 градус гэсэн ч гэсэн гадааны 1 градус нь бидний хувьд бол хасах армаар биш л мэдрэгдээд байсан. За бас нэг Унгар Будапештийн ялгарсан нэг зүйл бол маш их хүмүүс ингээд энэ тэнд байнга үнсэлцэж идэг юм билээ. Төвшөөгийн ард бас бичлэг ингээ харсан. Ингээл хаасайгүй хүмүүс төвлөлдөл үнсэлцэл би анх удаага бас амар их хүмүүс үнсэлж яхийг ингээд Унгэрт л харлаа. За дагнаа маань 2 дахь гомцоо. Өнөөдрийн 3 4 дахь нь хийж магадгүй шүү. Ингээл байсгээл гомдчихдаг. 지금 갈 거야. За тэгээ Унгэрт 2 3 хоног байгаа шүү дээ. Дайраад өнгөрч дараагийн газар руу явах гэж байгаа. За тэгээ Унгэртээс 2 3 хоногт юу ойлгосон бэ гэхээр аж үйлдвэрлэл за юу
хөдөө аж ахуйн маш сайн хөгжсөн газар юм байна гэж харсан. Нийтийн тээвэр нь бас маш сайн хөгжсөн газар байлээ. 9.7 сая хүн амтай. Тэндээс Будапешт нь сая 1.7 сая хүнтэй гэсэн ирнээсээ Манай Улаанбаатар ч 1.4 сая хүнтэй шүү дээ. гэтэл нийтийн тээвэр нь үнэхээр сайн хөгжсөн. Тэгээ Унгарийн дээд сургууль Европ дотроо бас сайн сургуульд ордог. Дээрээс нь боловсролыг одоо эрхэмлдэг гэдэг нь зүгээр л годомжинд ингээд ном өрөө тавьсан энэ зүйлсүүд байгаагаар сүртэл ажиглагдчихсэн. Зөвхөн Будапешт нь 100 гаруй галерей, 30 гаруй том жижиг театр, 100 гаруй музейтэй гэж байгаа байхгүй юу? Гэх мэтсэн зүйлсүүдийг маш их анзаарангаа аялангаа дараагийн орн руугаа нислээ. За дараагийн очих газар бол Испани Гран Канария руу явж байгаа. За бараг ирж юм да. Энэ болсон үйл явдлаас удахгүй хуваалцнаа. За мэдээж хаа байсан Европ руу Монголоос зорин нисэд ирсэн юм чинь Канари арал руу зайлшгүй очиж үзэх хэрэгтэй. Тэгээ өмнө нь Ланзарет руу очиж үзчихсэн учраас энэ удаа Гран Канария дээр ирсэн байгаамаа. Гэмчлэгээр удахгүй уулзцгаая.